Бид яагаад амттанд тэр тусмаа бялуу, нарийн боов, жигнэмэг гэх мэт гурилан амттанд илүү татагддаг вэ? Хит их боловсруулалт хийсэн буюу дулаан температурт удаан хадгалж болох бөгөөд олон зүйлийн донтуулах шинжтэй хүнсний нэмэлт бодис орсон байдаг нь бидний гурилан амттанд татагдахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл жимс ногоон шиг байгалийн байдлаараа байгаа биш. Байгалаараа байгаа байдлыг нь өөрчлөх буюу цэвэршүүлж боловсруулсан сахар, цагаан сахар, жимсний чихэр буюу фруктоз, сахар орлуулагч, цэвэршүүлсэн гурил буюу цагаан гурил, цэвэршүүлсэн давс, ургамлын тос, ийм 6 зүйл бидний гурилан амттанд донтуулдаг. Бидний өдөр тутамдаа иддэг хүнсэнд хит их цэвэршүүлсэн хүнсний материал их орсон байх тусам донтуулах үүдэлтэй. Үүнийг хөнгөн хэлбэрийн хар тамхич гэж хэлж болно. Тэгвэл цэвэршүүлсэн эдгээр хүнснүүд яагаад донтуулдаг талаар тайлбарлая. Нэгдүгээрт цэвэршүүлсэн сахар яагаад донтуулдаг вэ? Цэвэршүүлсэн цагаан сахар нь цэвэршүүлж боловсруулах явцад чихэрлэг амт нь улам хүчтэй болдог бөгөөд энэ нь тархинд допамин, бета эндорфин зэрэг таашаалын даврыг хит их ялгаруулдаг. Бета эндорфин давар нь тархинд дах мансууруулах бодис гэдэг маш хүчтэй давар юм. Энэ давар хит их хэмжээгээр ялгарах үед хүнд илүү их идэх хүсэл төрж тэр механизм нь кокаин зэрэг хар тамхинд донтох үйл явцтай адилхан байдаг. Хоёр дахь донтуулагч бол фруктоз. Энэ нь жимс, зүгийн балд гэх мэтэд агуулдаг сахар бөгөөд цэвэршүүлэх замаар чихэрлэг амтыг нь хүчтэй болгосон фруктоз нь цагаан сахар шиг донтуулдаг, мөн цусан дах сахарын хэмжээг ихсэгдэг. Энэ нь мөн хөгшрөлтийг түргэсгдэг. Гурав дахь донтуулагч бол сахар орлуулагч. Сахарыг орлуулах зорилгоор гаргаж авсан бөгөөд цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Сахар орлуулагч орсон бүтээгдэхүүнийг сахар ороогүй гэж сурталчилдаг. Ийм төрлийн сахар орлуулагчаас хамгийн аюултай нь аспартам юм. Аспартам нь сахарнаас 100-аас 200 дахин хүчтэй чихэрлэг амттай бөгөөд илчлэг багтай байдаг. Зарим хүмүүс аспартамыг задлж шингээж чаддгүйгээс энэ нь биед хуримтлагдаж төрөл бүрийн өвчин үүсгдэг. Дөрөв дэх донтуулагч бол цэвэршүүлсэн гурил буюу цагаан гурил. Мөн гуриланд байдаг глютен уурга нь донтуулдаг. Глютен фри буюу глютен агуулаагүй гурилыг орлох хүнсч ихэнх нь төмсний цардуул, тапиока цардуул, констачина цагаан будааны цардуул зэрэг цэвэршүүлсэн түүхийн эдийг ашигласан байдаг тул ялгаагүй донтуулагч юм. 5 дахь донтуулагч бол цагаан давс. Бидний өдөр тутамдаа нийтлэг хэрэглэдэг давсны ихэнх нь натрийн хлоридын агууламж 99.5%-аас дээш хэмжээнд хит их цэвэршүүлсэн химийн давс байдаг. Цэвэршүүлээд бохирдлыг нь арилгахдаа биед хэрэгцээт эрдэс бодисыг нь мөн арилгасан байдаг. Давс донтуулдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталж нотолсон зүйл байхгүй ч цэвэршүүлсэн бодис нь донтуулах нь тодорхой юм. 6 дахь донтуулагч бол ургамлын тос. Бидний иддэг ихэнх гурилан бүтээгдэхүүнд ордог тос омега 6 бөгөөд омега 6 тосны хүчлийг хэтрүүлэн хэрэглэх нь архаг өрөвсөлт чүрэгдэг. Эдгээр 6 донтуулагчаас гадна стресс бас гурилан амтанд донтуулдаг. Механизмыг нь тайлбарлахад маш амархан. Стресстгэд чихэрлэг амттай зүйл идмээр санагдаж өөрийгөө тайтгаруулах болдог. Гурилан амттан идээд амттай гэж санагдах үед таны тархинд бета эндорфин нэмэгдэж илүү хэдмээр санагдах үед допамин ч нэмэгдэг. Допамин бага хэмжээгээр ялгархад ямар ч асуудалгүй. Харин их хэмжээгээр ялгархад хоолыг зөвхөн харах төдий юм уу амтлах үед илүү хийдэг хүсэл төрүүлдэг. Тэгвэл гурилан амттанд донтохоос гарахын тулд яах ёстой вэ? Нэгдүгээрт цэвэршүүлээгүй байгалийн сахар орсон гурилан амттныг сонго. Сайн чанарын гурилан амттныг хорхоогоо дарах маягаар бага ид. Цэвэршүүлсэн сахар биш цэвэршүүлээгүй байгалийн сахар орсон бүтээгдэхүүнийг сонго. Хоёрдугаарт гурилан бүтээгдэхүүнд орсон чихэрлэгийн найрлагыг хар. Бүтээгдэхүүний савлгаан дээр бичсэн орц найрлагыг шалгаж фруктозын агуулмж ихтэй сахар, фруктоз ихтэй эрдэнэ шишийн сироп зэрэг агуулсан бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхий. Гуравдугаарт байгалийн амтлагч орсон бүтээгдэхүүнийг сонго. Аль болох хиймэл амтлагчаас зайлсхий. Дөрөвдүгээрт гадуур хооллохгүй гэртээ хоолоо хийж идэж бай. 5 дугаарт юм идэж стрессээ тайлдаг зуршлаасаа салах хэрэгтэй. Юм идмээр санагдсан үед самар идэж бай. Самар нь зажлах тусам цадах мэдрэмжийг төрүүлдэг.
Харин бялуу, гурилан боов, цэлцэг нүүр зэрэг зажлах шаардлагагүйгээр аманд хайлж бутардаг зөөлөн амтд нь зажлах процессыг алгаснаар цадах мэдрэмж төрөхгүй улам их итгэд төрөгдөг. Самар гэх мэт зажлууртай хүнс нь цатгалан мэдрэмж төрүүлж байдаг. 6 дугаар какаоны агуулмж өндөртэй шоколад эд. Какаоны агуулмж нь 70-аас дээш орсон байх ёстой. Шоколад нь урт наслах генийг идэвхжүүлдэг ресвератрол хэмээх полифенол агуулдаг. Гиннесийн амжилтын эзэн Жанна Луиза Калмент 7 хоногт 900 г шоколад идэж 122 наснда таалал төгсөж байсан. Шоколад нь мөн сэтгцийн өөрчлөлтөөс сэргийлдэг. 7 дугаарт урамлын гаралтай тос орсон амттнаас зайлсхий. 8 дугаарт амттан идмээр санагдвал гараад шууд алах. Ялангуяа өлийн элгэн дээрээ биеэ хөдлөвөл глюкозыг орлох эрчим хүчний их өсвөр болох кетон биетийг бий болгоход хялбар байдаг. Кетон биет нийлэгдсэн тохиолдолд хоолны туршилт автахаас санаа зовох шаардлагагүй. Бит ихэвчлэн будаа, гоймон, талах, амтд хүмс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулгадаг сахарыг эрчим хүчний их өсвөр болгон ашигладаг. Гэсэн хэдий ч нүүрс усны хэрэглээг багасгавал өөр эрчим хүч бид шаарддаг тул элгэнд өөх тос задарч кетон битүүд нийлэгждэг. Үүний дараа өсөх мэдрэмж чудахгүй алга болдог. Амттан донтгой болвол бид ямар өөрчлөлт гарах вэ? Цуснд ах сахарын хэмжээ хэвийн болно, цусны даралтын түвшин бас хэвийн болно. Мөн амтлах мэдрэмж сайжирна. Дүгнэлт бидний идэх дуртай амттан тэр тусмаа гурилан амттанд ордог хүнсний бодисууд буюу хэд боловсруулсан, цэвэршүүлсэн сахар, давс, фруктоз, ургамлын тос, сахар орлуулагч, эрдэн шишин сироп гэх бодисууд нь хүний юм идэх туршлыг улам өдөөж донтуулдаг бодисуудын багц гэж хэлж болох юм байна. Номны зохиогчийн хэлж байгаа гол санаа нь Джеймс ногоо шиг байгаль дээрх байдлаараа байгаа бус боловсруулалт хийгдсэн буюу цэвэршүүлсэн хүнсний материалууд нь хүний тархины цадах мэдрэмжийг үгүй хийж улам юм идэх туршлыг өдөөдөг. Ингээд таргалалт, чихрийн шижин, даралт зэрэг өвчин үүсгэхэд хүргэнэ гэж үзэж байна. Донтохгүйгээр амттан идэх гэвэл цэвэршүүлсэн сахар буюу цагаан сахарын оронд цэвэршүүлээгүй сахар, цэвэршүүлсэн цагаан давсны оронд байгалийн бор давс, цэвэршүүлсэн гурил буюу цагаан гурилын оронд бүхэл өр овёос орсон амттныг сонгох юм бол аз жаргалын давраа ялгаруулахаас гадна улам идэх туршил төрөхгүй цадсан мэдрэмж төрөх юм байна. Бас амттан идмээр санагдсан үедээ какаоны өндөр агуулгамжтай хар шоколад, самар зэргийг амттнаар орлуулбал зүгээр юм байна. Ширасава Такужигийн бичсэн Гурилан амттанд донтолтоос гарах арга номноос товчлон танилцууллаа.